Хэвтэж хийх амьсгалын бясалгалаа эхлүүлье. Толгой юм уу өвдөгнийхэн доор нэмгэн дээр тавьж болно. Өөрт тухтай байрлалаар хэвтээрэй. Биеийнхээ бүхий л хэсгүүдийг судалж, бүхий л бие минь тайван байгаа эсхийг шалгаарай. Биений маань бүхий л хэсэг сулран тайвширсан бол хамраараа гүнзгий амьсгалаа аваад энэ үед гидс маань агаараар дүүрж байна төсөөлж амьсгалаа амаараа гаргана уу? Дахиад нэг удаа хамраараа гүнзгий амьсгал авлаа. Амьсгалаа амаараа гаргаарай. Хамраараа амьсгалаа гүнзгий аваад гидсээр дүүрсэн агаарыг бүгднгийн амаараа гаргаж байна. Хэмээн амьсгалаа амаараа гаргаарай. Биений аль нэг хэсэг чангаралтай байгаа бол амьсгал авч гаргана. Энэхүү чангарсан хэсгээ судлаж ба нэмэн гүнзгий амьсгал аваарай. Одоо харин өдөр тутамдаа яаж амьсгалдаг тэр амьсгалаараа тухтай амьсгалаа авч гаргана. Амьсгална уу? Амьсгал маань хурдан биш, удаанч биш. Тайван амьсгалаа авч гаргаарай. Амьсгал аваад гаргах үед ямар нэгэн бодол орж ирнэ. Энэ бодол болон энэ мэдрэмж нь ямар нэгэн дүгнэлт хийх шаардлагагүй. Зүгээр л яг байгаагаар нь хүлээн аваарай. Одоо харин толгоон оройноос хөлний үзүүр хүртэл өөрийн сэтгэлээнүүдээр бүгднийг хараад ажиглана уу? Биеийн аль нэг хэсэгт чангарсан хэсэг байвал тэр чангаралтай хэсгээр сэтгэлийнхэн нүдийг авчиж түүнд анхаарлаа төвлөрүүлж амьсгалаараа дамжуулан чангарсан хэсэг маань сулларч байна хэмээн төсөөлөн амьсгалаа авч гаргаарай. Багаар таны бие илүү тайван, илүү амар амгалан болж байгаа мэдрээрэй. Одоо харин газартай хүрэлцээгүй байгаа биеийнхээ хэсгүүдийг ажиглая. Газарт тулаагүй, газартай шүргэлцээгүй байгаа биеийн аль нэг хэсэг чангарсан байгаа бол амьсгалаа гаргах үедээ тэрхүү чангаралтай хэсэг сулларч байна хэмээн бодож амьсгалаа гаргаарай. Одоо харин газартай шүргэлцэж байгаа биеийнхээ бүхий л хэсгийг мэдрээрэй. Газартай шүргэлцэж буй миний бие газар мэт болж илүү
бат бөх илүү хүнд болж байгааг мэдэрцгээе. Амьсгал дээрээ дахин анхаарлаа төвлөрүүлцгээе. Амар амгалан тайван амьсгалыг мэдэрцгээе. Амьсгалах бүрт биений бүхий л хэсэг рүү энэхүү дүлгөөн тайван агаар биеэр мэндүүрч амьсгалаа гаргах бүрт биеийн бүхий л хэсгээр мэндүүрсэн агаар илүү дүлгөөх нүр биеэс гарч байна. Ингэж амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж байх хооронд ямар нэгэн бодол, ямар нэгэн мэдрэмжүүд төрж болох юм. Энэхүү бодол мэдрэмжүүд бол хүн амьсгал аваад гаргадаг шиг энгийн зүйлс юм. Бодол мэдрэмжэндээ гүнзгий хавтах хэрэггүй юм. Бодол мэдрэмж бол хоосон. Энэ хоосон зүйлийн араас зуралтаад байлгүй яг амьсгал гаргадаг шиг тэрийг тавиад явуулж байна. Яг одоо би амар тайван байна. Яг одоо би амар тайван байна. Яг одоо бүх зүйл тайван байна. Яг одоо болж би бүх зүйлийг хүлээн авч яг одоо энэ цагтаа төвлөрөн энэ цагтаа амар тайван байгаарай. Амьсгал дээрээ төвлөрөн амьсгалын бяцлаглаа үргэлжлүүлээрэй. Одоо харин бие тойрсон энэхүү дүүрэн агаар руу анхаарлаа төвлөрүүлээрэй. Миний биеийг тойрон хүрээсэн ямар их агаар байгааг мэдэрцгээе. Чихэнд минь сонсогдож байгаа, гаднаас сонсогдож байгаа дуу чимээнд анхаарлаа төвлөрүүлье. За одоо харин өөрийн ухамсараа хоёр гарныхан үзүүр, хоёр хөлнийхэн үзүүр дээр аваачи. Хөлний үзүүр, хоёр гарны үзүүр баг багаар хөдөлгөж эхлээрэй. За биеийн бүхий л хэсгийг мэдэрцгээе. Толгойн оройн хэсгээс хөлний үзүүр хүртэл бүгднгийн мэдрээ. За одоо харин хоёр өвдгөө жоохон босгоод нуглаад хажуу тишгээ хараад хөвтөрөө. За энэхүү байрлалаар хитэн өөрийн биеийг ажиглан яг энэ цагтаа анхаарлаа төвлөрүүлэн амар тайван дотор хэсэг хугацаанд амарцгаая. Амьсгалын бяцлал маань дуусаж байна. Өнөөдөр сайхан амраарай.